Өнөөдөр цацаагтай жоохон чийлэрн маргааш сүүлийн өдөр тэгээд нөгөөдөр бит хоёр Монгол руу буцах учраас өнөөдөр жоохон энэ China Town хаваараа явж маваад жоохон энэ хавтайгаа танилцъя гэж бодож байна. Одоо тэр кофе шоп орох чинь. Тэгээд ер нь бол өнөөдөр ингээд China Town-аараа ингээд тойроод кофе шоп ороо, массажинд ороо, тэгээд гоё хоол мал хийгээд ингээд явъя гэж бодож байна. Хоёулаа бүр дахиад юм. Ой наач. Наамын татгшаа орж үзцгээ. За наамын дотоод ертөнц дотор марлаа бит хоёр ороод ирчихсэн байна. Authentic Thai cuisine гинэ. Наамын дотор зүрх бай. Тийм ээ. Айгуу тийм боломжийн үнэтэй гайгүй газар юм байна. Надад хоолнууд нь ингээд дандаа Thai хоолнууд байна. За бай бай. Цацаагийн хамааны үлээ. Mango passion fruit smoothie. Ямар гоё юм. За наам гэдэг кафе дотор mango passion fruit. Найзынхаа нэртэй кафед ороод ирсэн. No sugar-ыг хэлчихээр бүр гоё органик. Яг жимсээрээ юу? Яг юм хатан дууссан юм байна. За миний уух юм ирсэн байна. Энэ болохоор мандарин эспрессо гэсэн. Дотроо оранжтай, мандаринтай тэгээд эспрессо. Эспрессо. Усны авчаар наа. Оо, наатай яваа. Оо, за. Копангарны хүмүүс. Зүгээр л дорлол, зүгээр л. Энэ бүх найзуудтай. Тэгээ жоохон онцгой ингээд нөгөө мэдрэмж өгөөд байгаа нэг тийм жоохон муухай хүмүүс. Санаад. Оо яана. Шат өөр болчихсон. Наамын гэсэн За анда дишинэ ингээд хараарай. Надад нүд өгөөрэй. Нэ. За тэгвэл одоо таны дургу хөргсөн бүх хүмүүс ингээд хохиш өгч. Тэстэй өчигдрийн хоёр гей найзтай ингээд амар хөөрхөн царай гаргаад үзв. Наам одоо нэг харцгаарай. Цацаатай шивээс хийлгэж, хас шивээс. Got the same color too? Mine is purple. Okay, so I will show you. Okay, thank you. Марлаа. За эхлээд хоёул өнцгөө олно. Tattoo meet you гэсэн чинь tattoo meet you too гэдэг ороод. Шивээс хэлэх чинь тэгээд нөө Таиландд байсан бүх дурсамдаа ингээд шивээсээ харах болгондоо ингээд гоё санаад тэгээд ингээд шивээсээ хараад ингээд юм гоё болох гоо. За ингээд энд бий байна. Тэгээ энэ газар их гоё юм байна. 3 давхар юм байна гэснээ. 2 давхартаа үсчэндээ 1 давхартаа кофе шоп байсан. Тийм, тэгээ 3 давхартаа татуу арттай.
сууж байгаа хүн байна. Цэцэг. Зөв. Энэ Болсон биз дээ. эдгээр болохоор өөрсдийнх нь гаргасан дизайн юм байна л та тий. Энэ ямар хөөх юм. Нэг зүгээр анааш айгу бид нар шиг шүү дээ. Нүрээ авилгүй лаг бодсон. Энэ яг нүрээ дутуу бодож байгаа нэг юм байдаг тий. Зөвхөн нүрээ бодсон усан дараагүй. Йоо энэ нохоо бас юу шүү дээ. Мундаг. Энэ минь ямар гоё вэ? Цэд болгоноор ингэж хийсэн юм шүү. Тийм байна тий. Ингээ харцгаая. And mine is like purple and blue. You want to have two colors or just one? Just and one. blue? Just Okay, one. more blue, right? Yes. Харитаа чизнийхэн зэрэг нь өөрөөх нь шивэсний зэргийг үзүүлсэн. Энэ болохоор бүр ингээд бүр яг тийм өнгөний холимог гэж бүр ингээд өснээр өнгө гаргаж олдог юм амар гоё. Tattoo meet you. Let's see. Hello. Oh, I see. Wow. Can I see your tattoo? Wow, it's very vibrant. Love the color. Ингээл Хос шивэстэй бол юм. Sorry. шивэсэн хийж өгсөн юм бол хаавартай. Гайхамшигтай. Зүгээр санаа. Бомбийн оронд хүрч ирээ. Бомбийн хүмүүстэй болцоо. Тэгээд бомбийн хүнээр Ийм хүрээ стикер авсан. Tattoo meet. гоё стикер үү? Вау, энэ чанар юм байна. Оо. Вау. Ноутбукн дээр байна. Okay. Thank you. Alright. Татгаа олцсон гэх шаргалтай. За өдөржингөө явсны эцэст хоёул өнөөдөр ганц өдөр бүргэр идчихье тий. Ганц үтэй чи яадаг те? Ийм гүрхэн газар ороод ирчихсэн. Аха, нэр нь Cookie. Cookie. Газ бүрээр идэх тий. Okay. А би чамаа. Нам. На араас нь. Yes. Yeah. Да. Идэж дуусчаад дахиад. Bye. За хай. Өнөөдөр миний Бангкокын сүүлийн өдөр. Тэгээд би цацаа болон төрөө гээд найзуудтайгаа Ватарун гээд жуулчдын хамгийн их очдог Бангкокын темпл руу явах чинь. Тэгээд тэнд очоод Таиланд үндэсний хувцас өмсөж үзээд тэгээд зураг мургаад оруулаад тэгээд бит гурав жоохон шопинг хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд орой зарим найзуудтайгаа уулзаад тэгээд бай парти шиг юм хийчээд тэгээд маргааш ниснэ. Ер нь бол би нөгөө нэг Air Express гээд тикетийн газартай хамтарч ирсэн. Тэгээд юу яам би бас одоо имжил дахиад хэд аялал батсан байгаа. Тэр үедээ бас Air Express-с одоо тикетээ аваад явах гэж байгаа. Тэрнээс гадна би өөрөө бас билет бичиж байгаа. Дэлхийн ямар ч улсаас болон дэлхийн ямар ч улс руу тикет бичүүлэх бол надаар дамжуулаад бичүүлж болно. Booking.com тэгээд Agoda гээд нөгөө нэг аяллаа бүр амар том юм одоо дэлхийн өнцөг болон бүрт ингээд өнцөг болон бүрээс зочд буудал тэгээд унаа тэгээд нислэг захиалах боломжтой тийм сайт аппликейшн байдаг. Тэрийг одоо Air Express маань албан ёсны эрхтэйгээр одоо яг тэр booking.com Agoda-гоос ингээ хүмүүст одоо
онгоцны тийз болон одоо нэг буудал захиалгын үйлчлэгээ одоо нэвтэрсэн байгаа. Тэгээд буудлаа өөрөө захиалахад хүндрэлтэй байх юм бол Air Express маань үн төлбөргүй буудлыг чинь ингээд зуулчлаад олж өгөхөд туслана шүү. Тэгээд Air Express-ийн Instagram болон Facebook-ээс нь бас дэлгэрэнгүй мэдээлэл ороод аваарай. Шууд гадаа гараагүй жиж ингээ хөлс гараад эхэлж байна. Би нэрээ айгүй хүсээ бодог болцсон. Миний үс амин хөрхөн багцдаг болцсон. Тэгээ нэрээ Ватарун руу явахдаа ер нь богинохон юм өмсвөл жоохон муухай юм бэлээ. Тэгэхээр дандаа ер нь өвдөгнөөс дагуур юм өмсөж яваарай гэж зөвлөе. За хувцас өмсөж үсээ янзлалч. Миний өтгөө үсээ бас учрыг нь олчдаг юм байна. Би олж чадахгүйсэн. Битүүрийн өнгө нь яг л ингээд тааш. But нэгэрэ тийм шүү дээ. Ito ang yung pao. Бас харагдчих. Эндээс билет авах юм ба. За нааш нэг хараач. За одоо ингээд уцнуудаа өмсчөөд юу хийж дотор бөөнрөө зураг авахулах юм. Дөрөвтэйгээ хамтдаа. Ингээд 200 баатаар тасалбараа авангууд ийм ус өгдөм байна юм хөрхөн жижигхэн. Бөөнрөө. Ваа. Одоо ингээд Таиландд нөгөө нэг хамгийн алдартай охтуудын зураг авахулаад Instagram дээр постлоод идэг темпл рүү орж үзэж байна. Ер нь бол Wat Arun Wachara the Temple of the Dawn буюу яг the dawn гэхээр чи нар жаргах үед энд ер нь бол tourist attraction л болцсон юм аа л да. Гэхдээ I love it дандаа амар гоё харагдаж байна. Үй бүкс өсөл. Яа. Ерөнхийдөө reality бодит байдал гэсэн ийм олон хүнтэй юм байд юм байна. За ингээд ямар ч байсан хөтөр ороод ирсэн гэсэн чинь айгүй олон хүнтэй байд юм байна. Энэ нараа ийм өндөр шат маттай. Заанд яваад би бүр хөл нүцгөө. Энэ ингээд Таиланд үндэсний хувцас нь өөрөө болохоор зүгээр нэг хитэн зүгээр л ингээд хитэн даваа ингээд эвлүүлээд ингээд тогтоочт юм байна. Тэгээ би харин жоохон айгаал энэ л явж исэн чи гинт. Тэ. За адарч үү тэгээд. Та. Ла. Йоо. За манай хоёр маань аль хэдийн гараад би нэг жоохон зураг аваад хүнтэй уцаар ирсэн биш зүгээр шууд хааж яхад нь гараад ирлээ. Тэгснээ миний ингээ гутлан байхгүй заа ингээ хөл нүцгийн гудамжинд үнсгэлжингийн үлгэр шиг л юм болж байна. Ямар ч байсан ингэсэн мэн. Гол стори нь болохоор хоёр хаалгатай. Тэгээ ингээд төв хаалгаар нь би ороод ирсэн гэж бодсон байжсэн чинь төв хаалгаар нь орж ирээгүй байсан. Тэгээд тэгсэн чинь өөр хаалгаар гарсан чинь төв хаалгыг надад зааж өгсөн чинь би төв хаалган дээр натсан чинь газраа танихаа болоод тэгээд ингээд ерөөсөө л sorry ерөөсөө ингээд hello it's not бороо дэлгүүрээ хүртэл олж байна. Окей. За. Ямар ч гэсэн хувцас олчоод тэгээд нөгөө хоёроо олъё да ёо. Би тэгээд бүр гутгалматлаа хүртэл ингээд за whatever. Ёо за гутлаа олсон найзуудаа. Энэ ингээд сая яруу хувцас олох гээд ямар ч байсан нөгөө ихчэд хэлсэн чинь миний ингээд нөгөө хөл нүцгэн байгааг харчаад намайг your shoe where is your shoe гэд тэгээд би ингээд I think I just lost it in the temple. Like the door was closed and I couldn't go. Тэгсэн чинь их сайн хөөрхөн надад ингээд миний энэ гутлыг өмсөөгөө тэгээд би ядаж худалдаа тавья гэд ингээд let me buy гэсэн чинь she was like no. Тэгэд надад бүр ингээд амар санаа зовж мовцсон. Амар хөөрхөн тэгээд надад юм шин дунд болоод
Тэгээ нөгөө нэг гэд нөгөө юу 6 цаг нь болохоор 12 цаг заяа. Тэгээ нөгөө нэг миний нөгөө фери нэрийн өгсөн нөгөө манай палажны цаг нь дуусах га. Тэгээд нөгөөдгийнх нь палаж нэг нэгээр алга болоод. Тэгээ яг юу гутлаа болд ичээд тэг гутлаа олж авсан үнэ нь болохоор яг би өөрөө байлаа. Би өөрийнхөө ханхуу боллоо. Тэгээ жимэл нүрс авсан чинь өсөж байгаа өөр харагдав нөгөө. Тэгээд гутлаа амжаад авчлаа. The shoe fucking fits. Тэгээд ихчэд одоо буцаагаад сандалын авчиж өгөөд байгаа юм. Яах нэвтэй тийм эцтэй яг ингээд амар хөөрхөн ингээд намайг гутлаа алга болгоцсон бол миний гутлыг өмсөө юу гэд эмхтэй хүмүүс эмхтэй хүндээ бүр үнэхээр хайртай байх юм аа. Зүгээр л танаас зүгээр л ингээд би нэгэ битээ өөртөө харьцуул заяа. Харьцуулахгүй. Тэгээ голохгүй өөрийгөө голохгүй. Хүнийг хайрладаг хүн байх. Хэн тулд өөрийгөө хайрладаг хүн байх буюу өөртөө талархаж сурсан хүн. Өөрийгөө бусадтай харьцуулдаггүй хүн. Өөрийгөө хангалттай гэж боддог хүн. Гэх мэтийн эдгээр бодлуудыг тээж авсан хүмүүс сайгүй өөрлөгөө хайрлах. Жишээлбэл энэ хүн ингээд готлоо өгсөн ихчтэй баярлаа. Тэгээ ямар ч гэсэн би одоо буцаагаад ихчэд готлыг буцааж өгнө. Тэгээд өнөөдөр намайг үнэхээр гоёлоо. Энэ бүхэн нийлээд хэд болсон гэж 235 мянга болсон. Вау. Баяртай марлаа. Бодлосоо чек аут хийлээ. Миний хүмүүс бүрсэрэл. Харин тийм ээ. Дахиад нэг цаг яваад тэгэл орой гэхэд гэр гэртээ ёо. Маргаашнаас гэрийнхэн дээр очиж гойц болгоно доо. Вау. Зэдэн мах хитэн. За, бит хоёр аэропорт дээрээ Монголынхаа гейтэн дээр өрөөдсөн Монголынхоо онгоцон цуух гад. Нөгөө хамт нисэх найз руугаа залгаж байгаа шиг юм тий. Магадгүй. Марлаа чи ямар хүрх юм бэ? Чиний бодоггүй царай чи ямар үзэсгэлэнтэй байна та. Үгүй. Энэ бүх хугацаанд марлаа зүгээр ийм гоё юм нууж авч ирсэн биш та нараас. Одоо сайн хараад болцсон дэр. Жоохон марлц. Намайг бүр яг жоох бодох юм бол нэрэл Таиланд хүн болохоор л юм байна уу. Тэр нэг үндэсний хувцсыг өмссөн чи бүр яг Таиланд юм шиг харагдсан. Яасан хэлсэн үү? За нөөцнөө хэлсэн байна. Нийлээд байна. Одоо ингээд баярлаа. Үнэхээр их баярлаа. Ингээд журны дуусаж байна. За одоо тэгээд шиний нэгнээр бит хоёр очиод тэгээд тавталтай залгах. За. Hello. Чинтэй уцаар ирж байгаа. Найзаасаа төлхөөрэй авахгүй. Би номер байна. Би буучлаа. Би нэрээ одоо санаараа залгаж битээ.
ганц